Улсын хурлын дэд дарга Булган туяаг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь улс төрийн хариуцлагын шин шатны туршилт болоод байна. За учир нь улсын хурал дахь сөрөг хүчнээс Булган туяаг гишүүнийг тангаргаасаа ятсан гишүүнийг зөвхөн дэд даргаас бус бүрэн эрхээс нь чөлөөлөх ёстой гэх байр суурийг илэрхийлж асуудлыг энэ 7 хоногт хэлцгээр хойшлуулсан. Тэгвэл улсын хурлын чуулганы энэ 7 хоногт хэлцэх асуудлын жагсаалтад гишүүн Булган туяагийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгар болох эсэх асуудал багтжээ. Ийхүү Булган туяа гишүүнийг игүүлэн татах асуудал нь зөвхөн нэг гишүүний хувь заяа бос улсын хурал үндсэн хуулийн зэц 2-ын эрх мэдлийн хязгаарыг тодорхойлох бодит шалгуур болон хувирлаа. Гэхдээ зарим хуульч гишүүд үндсэн хуулийн цэцэн их судлалын дүгнэлт нь процессын хувьд алдаатай гэж үзсэн хэвээрээ. Энэ нь парламент зэц 2-ын харилцан хяналт тэнцвэрийн тогтолцоонд хамаарах ноцтой маргаан болох эрсдэлтэй байна. Үндсэн хуулийн цэцэн шийдвэр эцсийг штэ юу ярих гэдэг юм бэ? Яага хилцэх гэдэг юм бэ та нар гэдэг ингээд дайрайдсан хүмүүс өнөөдөр тэр дундаас нэг хэсгийг хилцъя гэж тавьчих. Тэгэхээр энэ бол ус хууль зөрчин гэсэн юм. Булган туяа гэдэг хувь хүнтэй холбоотой юм уу? Тэр хүнтэй холбоотой асуудалтай биш. Өнөөдөр улсын хурал өөрөө ингэж үйл ажиллагаа тэр энэ нөхцөл явуулах сүүлэлж байна. Энэ дээр бол магадгүй үндсэн хуулийн цэц дахиад цаашаага үндсэн хуулийн цэц дээр өөр процесс байна уу? Асуудлаа яаж шийдвэрлэх ёстой? Ингээд явах байх. Ямар ч тач улсын хурлын дэд дараагаас нь чөлөөлөх асуудал орж ирэх гэж байгаа юм байна. За энэ улсын хурлын дэд дараагаас нь чөлөөлж байгаа асуудлыг хувь гишүүний хувьд бид дэмжинэ гэсэн л барьсан. Үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулийн манайчийн хувьд улс төрийн шийдвэрт хязгаар тогтоох ёстой ч хэд оролцоо нь парламентын бие даасан байдал нөлөөлж болцсохгүй гэдгийг Булган туяа гишүүнийг игүүлэн татах асуудал хөндөгдснөөс харж болох юм а. Үндсэн хуулиас гарсан шийдвэрийг их хурлаар 7 хоногийн дотор авч хэлцэх хуультай. Тэр нь нэгт өнгөрцөн байгаа даа. Хоёрт мэдээж тэр их хурлын гишүүдээс санаачлаач байт юм уу? Арчлан намын бүлэг санаачлаад оруулах гэх юм бол их хурл төр их хурлын гишүүд өөрийнхөө бүрэн эрх хүрээнд бодит байдал дээр дүгнэлтүүд хийгээ саналаа өгөх хэрэгтэй. Хүн нам бол энэ дээр хатуу байр суурь барихгүй. Даргын зөвлөл хуралдаад маш яралтай хэлцэх асуудал оруулсан байна лээ. Тийм болохоор хэлэлцэнэ гэхдээ чухам ямар дэгээр те хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэлэлцэх асуудал танилцуул гэсний дараа цэцгийн дүгнэлттэй холбогдуулж юу эсвэл тийм үү өөр дэгээр явах нь тодорхой болно. Улсын хурал цэцэн дүгнэлтийг хүлээн авч Булган туяаг игүүлэн татвал энэ нь хууль ёсны хариуцлагын шин жишг тогтоох алхам байж болох юм. Харин эсвэргээрээ парламентын олонх цэцэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол төрийн эрх мэдлийн хуваарлалт үндсэн хуулийн хэрэгжилтийн талаарх маргаан дахин өрнөх төлөвтэй байна.